За сайн байцгаана уу бүгдээрээ. Бид өнөөдрийн хичээлээр хэрхэн эффект ашиглах болон эффектүүдийн ерөнхий төрлүүдийн талаар үзэх болно. За тэгэхээр багш нэг юм project файл бэлдсэн байж байгаа. Энэ project-ийг мөнгөчлөлтөг хамт оруулна. Та бүхэн татаж аваад эдгээр зургнууд, дүрснүүд дээр туршиж үзэх боломжтой, мөн өөрсдийнхөө хүссэн зүйлсээр туршилт хийгээд явах боломжтой байгаа шүү. За тэгэхээр мэдээж хэрэг бид эффектүүдийг болол effects and presets гэсэн панелаас бол гаргаж ирнэ. За мөн эффектүүдийг тухайн layer-ээ сонгоод effect гээд тухайн англи руу ороод одоо ямар нэгэн эффект өгөх боломжтой байгаа. Мөн effects гэсэн цэсний англи руу ороод мөн өгөх боломжтой байгаа. За тэгэхээр эдгээр эффектүүд нь хэсэг юм бүлэгүүдэд хуваагдсан байж байгаа, ангиллууд хуваагдсан байж байгаа. За жишээлбэл аудио гэх юм бол дууны эффект, channel гэх юм бол одоо сувгийн эффект гэх мэтлэн байдлаар хуваагдсан байж байгаа. Тэгэхээр эдгээр бүлгүүд дотор хуваагдсан бүх эффектүүдийг бол бид нэр энэ курс хичээлээр бол үзэхгүй. Бүх хичээлийг үзэхийн тулд бидэнд магадгүй 2 жилийн хугацаа ч юм уу шаардлагатай болно. Тэхийн тулд мэдээж дээд сургууль ч юм уу бид нэр суралцах шаардлагатай гэсэн үг. Аль эсвэл маш их дадлага бүх эффектүүдийг нэг нэгээр нь туршиж үзэх тийм хугацаа маш хэрэг гарна. За гэхдээ ерөнхийдөө бол бид нэр эдгээр дотор байгаа бүх эффектүүдийг бол ашиглах бараг шаардлага гарахгүй. Төрөл төрлийн хүмүүс нь төрлийнхөө чиглэлээр ашигладаг. Жишээлбэл ногоон цолох мэрэгжлийн тусгай одоо олон жил сурсан хүмүүс зөвхөн ногоон цолох эффектүүдийг илүүдэлгүй ашигладаг. За трак хийх гэдэг юм уу тиймэрхүү чиглэлээр суралцсан хүмүүс илүүдэлгүй ашигладаг байгаа. Тийм учраас бид энэ хөвчл дээрээ эффектүүдийг ерөнхийлөн ямар төрлийн эффектүүд байдаг, ямар одоо төрлүүдэд хуваагдсан байдаг талаар үзэх болно. За эхлээд бүгдээрээ 3D channel гэснээс эхлэе. Effects and preset-ийг бол төр орхилоо. Энэ нь бид нэр өөрсдөө ямар нэгэн effect preset үүсгээд энэ дотор өөрсдийнхөө effect preset-үүдийг хадгалж болдог тийм тусгай нэг хэсэг байж байгаа. Энийг бол дараагийн хичээлүүд дээр үзнэ. За хамгийн ихнийх нь болохоор 3D channel буюу бид нэр гаднаас ямар нэгэн 3D гэс рендерлж гаргаж ирсэн буюу 3D програмаас рендерлж оруулж ирсэн дүрсэн дээр нэмэлт одоо сувг дээр ирсэн мэдээллүүдийг задлах болон ашиглахад бол ашигладаг байж байгаа. Тийм учраас бид нарт бол энэ хэрэггүй. Бид 3D програм үзэж суралцааг учраас энэ бол одоогоор шаардлагагүй. За аудионы эффектүүд гэж байна. Энэ бол дууны эффектүүд. Тэгэхээр эдгээр эффектүүд нь мэдээж дууны програм дээр бид нэр ашиглах юм бол илүү тохиромжтой. After Effects нь дүрсний програм учраас бид нэр бол энийг ашиглах шаардлага гарахгүй. Яг хэрвээ Adobe-ийн дууны програм ашиглая гэж бодох юм бол бид нар магадгүй Audition гэдэг програмыг ашиглавал илүү тохиромжтой. Тэгэхээр эдгээр дууны одоо эффектүүдийг бол After Effects дээр тийм их ашиглах шаардлага байхгүй. Магадгүй Premiere буюу монтажны програм дээр бид нар бас эдгээр эффектүүд болон эдгээрээс илүү олон нэмэлт эффектүүдийг бас ашиглах боломжтой байгаа. За blur and sharpen гэдэг нь болохоор ямар нэгэн байдлаар бүрсэлэх болон илүү тодруулахад ашигладаг болж байгаа. За жишээлбэл энэ дотроос бид нэр хамгийн төвөмөл ашиглагддаг нь болохоор энэ Gaussian blur гэж эффект байна. Энэ Gaussian blur гэдэг эффектийг чирээд тухайн layer дээр тавих буюу дээрээ сонгоцсон үед effects гэсэн хэсгээр бол тавих боломжтой. Effect control гэсэн хэсгээр. За нэр тавьсны дараа мэдээж хэрэг энэ тухайн layer дээр бол бид нар ямар нэг энэ Gaussian blur гэдэг эффектийг өгч чинь гэсэн үг. Энэ Gaussian blur гэдэг эффектний эдгээр удирдлагуудыг одоо бид нар өөрчлөх буюу утгуудыг өөрчлөх хэрэгтэй байгаа. За blur-нess буюу хэрэг blur-дөх вэ гэсэн утгыг бид нар ингэ нэмж өгснөөр тухайн layer бол ийм бүрсийсэн буюу blur-цэн байдалтай бол харагдана. За тухайн layer дээр байгаа эффектийг сонгоод delete харах юм бол устна. За мөн энэ дээр камера lens blur гэж байгаа. Энэ юугаар ялгаатай юм бэ гэхээр lens яаж одоо blur хийдэг тэрнтэй илүү төстэй одоо юм физик үзэгдлийг бол харуулж blurдэг гэсэн үг. За тэгэхээр lens бол илүү тод юм гэрлүүд нь илүү их blurтэй буюу одоо энэ ямар нэгэн дүрс үүсгдэг тод гэрэлтэй биш хэсгүүд нь бол зүгээр юм энгийн blur үүсгдэг тийм онцлогтой байдаг. За тэгэхээр одоо бүгд эндээс харъя. Камерын lens blur-ны эффект орно. Мэдээж хэрэг энэ удаан тооцоолох хэрэг гарна. Яа тэгэхээр аль хэсэг нь илүү гэрэлтэй, аль хэсэг нь илүү бараан байна вэ гэдгийг одоо тодорхойлж за тод хэсгүүд дээр нь за bokeh буюу нэг тийм дүрсийг үүсгдэг байж байгаа. За иймэрхүү байдлаар за тэгэхээр lens blur-ыг бид нэр унтраагаад хэрвээ Gaussian blur буюу энгийн blur гэх юм бол Gaussian blur бол зүгээр иймэрхүү байдалтай харагдана. Харин lens blur гэх юм бол иймэрхүү байдалтай харагдана. За энэ үүсгээд байгаа энэ дүрс бол bokeh гэж нэрлэдэг. За энэ эффект нь ерөөхдөө бол иймэрхүү яг линзээр блурдсан юм шиг эффектийг илүү бодиттой харагдуулж өгдөг тийм blur байж байгаа. За мэдээж хэрэг энэ blur-ын sharpen буюу тодруулах гэж байгаа учраас энд бас тодруулах эффект гэж байгаа. За жишээлбэл бидний sharpen гэдгийг харъя.
sharpen-ыг тавиад мэдээж хэрэг sharpen-ы утгыг илгэсгэж өгнө. За ингэснээр тухайн зураг бол илүү тод болж ирж байгаа. Бидний энэ эффект эндээс унтраагаад нэгээд харах юм бол илүү ингээд баг бүрсийсэн зураг нь баг зэрэг тодорч байгаа юм харагдаж байгаа. Гэхдээ энэ sharpen эффектийг тийм их хөгж бол бас болохгүй. Тэгэх юм бол мэдээж зураг бас муухай харагдана. Тийм учраас шаардлагагүй. За иймэрхүү байдлаар бол blur and sharpen гэдэг эффектүүдийн дотор байж байна. За дараа нь бид нэр Boris гэсэн эффект байж байна. За энэ бол тусдаа нэг програм байж байгаа. After Effects-ээр нэмэлтээр орж ирсэн нэг үндсэндээ плагин гэж нэрлэдэг. After Effects-д зориулж хийсэн нэг тийм тусдаа програм байж байгаа. Тэр энийг бол бид нэр хичээлдэр бол үзэхгүй. За ерөнхийдөө бол энэ эффект нь юу гэдэг вэ гэхээр track буюу дагах хөдөлгөөн болон масклах зүйлсүүдийг одоо After Effects-ээс илүү сайн одоо хийж өгөхөр зориулагдсан тийм нэмэлт хэрэглүүр байж байгаа. За гэхдээ бид нар бол дараагийн хичээл дээр масклах болон track-х талаар л үзэх болно. За channel гэдэг бол сувгийн эффект. За нэг үндсэндээ бол зураг нь RGB буюу 3 өнгөнөөс бүтдэг байж байгаа. Бид нар энэ Infox-ын табыг гаргаж ирээд тэндээ бүтдэг байж байгаа. Бид нар энэ Infox-ын табыг гаргаж ирээд тэн дээр маус ингээ гүйлгээд харах юм бол энэ дээр RGB буюу улаан, ногоон, цэнхэр гэсэн 3 сувгны өнгөний утга гүйж байгаа. За тэгэхээр channel гэдэг хэсгээр бол бид нэр тухайн channel-ууд дээр ямар нэгэн эффект өгөх буюу одоо жишээлбэл shift channels гэх юм бол бид нэр улаан сувгийг улаанаас нахуу эсвэл ногооноос нахуу гэх мэтчлэн одоо ингээд өөрчилчих бас боломжтой байдаг гэж байгаа. За иймэрхүү байдлаар бол сувгтай холбоотой эффектүүд байж байгаа. Cinema 4D гэдэг бол эффект биш, энэ бол engine буюу 3D-ийн программыг After Effects-ээр унших нэг тийм хөдөлгүүр байж байгаа. Тэгэхээр энэ талаар бол бид нэр үзэхгүй. Cinema 4D гэдэг программыг магадгүй үз судалсан хүний хувьд бол Cinema 4D-ийн project файлыг шууд After Effects-оор оруулж ирж ажиллахад Cineware гэдэг эффект бол шууд тухайн дүрснээр өгөгдсөн бол харагдаж байдаг. За тийм хүмүүс бол мэдэх бах. За color correction гэдэг бол өнгө цэслийн төрлөөрийн хэрэглүүрүүд байж байгаа. За эндээс жишээлбэл бид нэр leave color гэх юм бол бид нэр эндээс ямар нэгэн өнгөө сонгож өгөөд за жишээлбэл энэ улаан өнгө ч юм уу ингээд энэ eyedropper буюу энэ тусаалах дээр дараад тухайн өнгөийг сонгоод өгчнө. За тэгээд leave color-ийн amount to decolor гэдгийг одоо бид нэр ингээд нэмээд өгөх юм бол тухайн энд сонгосон өнгө үлдээд бусад өнгөнүүд нь бол илүү ийм хар цагаан руу орохоор харагдаж байна. За жишээлбэл бид нэр энийг өөр зүйл дээр өгч харъя. За жишээ нь энэ дээр бид leave color-ыг энэ улаан өнгөийг сонгож өгөөд нэг ингээд өгөхөд бол тухайн өнгөийг одоо үлдээгээд бусад өнгөнүүд нь арилгаж байна. За мөн күрүүс гэдэг эффект гэж байна. За күр болох юм бол гэрэлтэй хэсэг, завсрын хэсэг, мөн сүдэртэй хэсэг гэсэн англиалд хуваагаад тухайн хэсгийг бол ингээд гэрлийн нэмэх, бууруулах гэх мэтлэн байдлаар бол ингээд тодруулах зарчмаар ажилладаг байж байгаа. За мөн level байж байна. Level бол маш хөргөн ашиглагдана. Бас л гэрэлтэй хэсэг, завсрын хэсэг, сүдэртэй хэсэг гэж хуваагаад за тэрийг компресс хийж шахах байдлаар бол ингэж ашигладаг болж байгаа. Үүнсэндээ хамгийн их гэрэлтэй хэсгийг бид нэр энд байгаа гэрлийг хамгийн их гэрэл болгож одоо авчирч ийн гэсэн үг. Энд байгаа сүдрийг хамгийн хар сүдэр болгож одоо толгож ийн гэсэн үг. Иймэрхүү байдлаар бол ингэж level-ийг бол ашигладаг болж байгаа. За мөн tint байж байна. За tint бол бас их хэрэглэгддэг. Энэ нь болохоор хамгийн хар болон хамгийн цагааныг зааж өгөөд хоёр өнгөний усалттай шууд зураг болгочдөг. За жишээлбэл бид нар хамгийн харийн иймэрхүү зэнхэр өнгө, хамгийн цагаан нь иймэрхүү ногоон гэх юм бол цэнхэр болон ногооны хооронд бол тухайн зургийг бол усалттай болгоод өгч чинь гэсэн үг. За мөн фото фильтр байна. Фото фильтр нь дулаан болон хүүтэн өнгөөр гихмшлэн байдлаар бол ингээд бид нар фильтр тавиад шууд харж болно. За Instagram фильтрүүдтэй ер нь жоохон төстэй байдлаар гэхдээ тийм зөвхөн өнгөний одоо фильтр өгдөг байж байгаа. За иймэрхүү байдлаар бол color correction дотор төрөл бүрийн өнгөний одоо засал хийдэг эффектүүд байж байгаа. За distort гэдэг бол ямар нэгэн нөлөө үзүүлэх эффектүүд. За нөлөө үзүүлэлт нь за жишээлбэл бид нэр буулж гэдгийг ингээд тавьчих юм бол тухайн дүрсийг бид ингээд татаж сонгох ч юм уу, иймэрхүү юм толны ч юм уу, юм шилний юм нөлөөнд оруулж байна. За энэ бол ингээд layer-ыг сонгохгүй байвал энэ үндсэндээ одоо дүрс нь бол харагдахгүй. Эффектээ сонгочих юм бол энэ дүрс нь ингээд харагдана. За тэгээ энэ дээр ингээд хэр оруулах гэмшлийн тохиргоог нь хийж болно. За мөн энэ дээр за smear гэх юм бол бид нэг энд байгаа зүйлийг ийш нь ингээд нэг чирч ингээд харж байгаа маяг та иймэрхүү эффект оруулна гэмшлэн
байдалтай. Ерөнхийдөө бол ийм нөлөө оруулах буюу тол шил гэх мэт зүйлсүүдэд илүү төстэй харуулна. За CC lens гэж ийм линзний ийм ажилтныг одоо оруулж өгч байгаа таны иймэрхүү эффект үүж байна. За ийм төрлийн нөлөө оруулдаг эффектүүд бол одоо distort дотор байж байгаа. За үүний дараа expression control гэж байж байна. Expression control гэдэг нь бид нар ямар нэгэн утгыг expression буюу ингээд удирдлагт холбож өгөөд өөрчлөлтийг хийж байгаа. За жишээлбэл бид нар эндээс angle control гэдгийг эффектэн дээр тавиад бид нэр rotation гэдэг утгыг бид нэр тухайн layer-ийн property-нээс гаргаж ирээ, R-ын дээр дарж гаргаж ирнэ. За үүн дээр бид нэр цагийн төвчөн дээр alt тавчаад дарж агаад энэ зөөдөг хэрэглөөр яваад энэ angle гэдэг рүү ингээд заагаад өгчих юм бол бид нэр энэ дээр шууд нэг script буюу код бичигдэнэ. За тухайн код нь болохоор энэ эффект дээр байж байгаа энэ angle control-ийн angle гэсэн энэ одоо эффектийг дагнаа гэсэн тийм код бичигдэж байна. Тэгэхээр бид эндээс control буюу удирдлагыг өөрчлөхөд бол тухайн зургийн rotation бошоод өөрчлөлт тавьчихна гэсэн үг. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө expression дээр буюу кодчлалаар оруулж өгч удирдлага хийхэд илүү тохиромжтой эффектүүд байдаг гэж байгаа. За энэ дотор мэдээж хэрэг angle буюу зүгийн эффект, за checkbox буюу зөвлөх, унтрааж засах ашигладаг. За өнгө солих, layer солих гэмшлэн байдлаар л гэмшлээд ашигладаг expression control-од байж байгаа. За түүний дараа generate буюу ямар нэгэн үүсгдэг төрлийн эффектүүд байж байна. За энэ үүсгдэг эффектүүд нь жишээлбэл энэ дээр нэг юм дөрвөн өнгө үүсгэн тухайн дөрвөн өнгөний point буюу байршил. За жишээлбэл эхний point-ийн байршил, хоёр дахь point-ийн байршил энэ дээр бол утхан цолигч харагдаж байгаа. Бид нэр энэ байны дүрсэн дээр дарснаар тухайн шууд байршлыг өөр газар ингээд авч болно. За мөндөөс маусаараа ингээд чирээд өөрчилж болно. За үүний доор blend модын бид ямар нэгэн байдлаар өнгийг уусгалтыг сонгож өгснөөр тухайн layer дээр ямар нэгэн байдлаар өгнө. Эндээс өнгийг өөрчилнө. Гэх мэтлэн байдлаар бол ашиглана. За мөн энэ generate дотор мөн сонирхолтой эффектүүд байж байгаа. За жишээлбэл эндээс бид нэр гаднаас нэг дууны файл оруулж ирээд за үүнийг layer-үүдийн хамгийн доор тавиад бид нэр энэ дээр нэг шинэ solid буюу цул өнгө үүсгээд өгье. За ингээд энэ цул өнгөийг хамгийн дээр нь гаргаад за энэ дээрээс бид нэр audio waveform гэсэн эффектийг өгье. За энэ layer-ийг хаачаа. Ингээд. За эндээс audio layer гэсэн дээр бид нэр эндээс хамгийн доотлын layer advanced гэсэн энэ layer-ийг зааж өгнө. Энэ бол дууны файл байж байгаа. За ингээд тоглох юм бол бид нэр энэ дээр энэ дууны бол ингээд waveform-ыг харуулж өгдөг юм дүрслэлийг үүсгэж байна. За мөн энэ эффектийнхаа бид нэр удирдлагыг бол одоо ингээд хийж болно. Start point буюу эхлэх цэг, сүүлийн төгсгөлийн цэг. За хамгийн өндөр байх хэсэг гэх мэтлэн байдлаар бол ингээд хөрж өгч болно. Бид нэр дууны эхлэл хэсгээр тийм их зүйл байхгүй бол энэ бол ингээд waveform тийм харсан харагдахгүй. Тэгэхээр энийг магадгүй шин зөөж өгөөд харъя. Өнөөдөр хичээлээр After Effects-ийн layer-ийн талаар арай дэлгэрэнгүй гүнзгий технологиг үүдрээ үзэх болно. За гэх мэтлэн байдлаар бол үүсгэж болж байна. За мөн эндээс бид нэр audio waveform болон audio spectrum-ыг бас үүсгэж болно. Хичээлээр After Effects. За мэдээж хэрэг аудионы layer-ыг зааж өгөх хэрэгтэй. Өнөөдөр хичээлээр After Effects-ийн за эндээс бид нэр maximum height-ийн баг зэрэг нэмж өгснөөр илүү арай дэлгэрэнгүй өндөр болгож болно. За эндээс бид нэр inside буюу дотор талын гадна талын өнгө за мөн зузаан гэвшин байдал бид нэр одоо юмнуудыг өөрчилж өгч болно. Thickness-ийг өөрчлөө, softness-ийг багасгаад за жишээлбэл энэ inside color-ийн дотор нэг юм өнгө өгж байгаа юм. Энэ дотроо юм цагаан өнгөтэй гаднаа ягаан өнгөтэй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар энэ төр өгж одоо өөрчилж болно. За иймэрхүү ерөөхдөө generate хийж одоо ингээд дүрсэлж гаргаж ирдэг зүйлсүүд байж байгаа. За мөн энд бас grid гэж байна. За grid гэдэг нь ийм шугам одоо үүсгдэг. За мөн lens flare гэж байна. Энэ ийм гэрлийн туяа цацраг үүсгдэг эффект. За lens flare-ийн бидний цэгийг ингэж тодорхойлж өгөөд тухайн layer-ээ магадгүй light нь эсвэл screen болгож өгөөд тэгээд layer дээр иймэрхүү байдлаар өгөх боломжтой. За ингээд дараагийн хичээл хүртэл тур баяртай.